皆さん、こんにちは。今日はみんなの日本語第21課の文法を一緒に勉強しましょう。よろしくお願いします。За өнөөдрийн хичээлээрээ өөрийн үзэл бодол таамаг, за мөн хүний хэлсэн үг болон өөрийн хэлсэн үгийг бусдад дамжуулах тэр тэгж хэлж байна лээ, энэ ингэж хэлж байна лээ, багш тэгж хэлсэн гэд хэн нэгний хэлсэн үгийг бусдад дамжуулж хэлэх. За лавлаж асуух хэллэгийг хэлж сурах нэ. За 21 дэх хичээлгээд 1-р ном маань 21, 22, 23, 24, 25. Одоо 4 хичээл үзээд N5 буюу 1-р номоо дуусгах нь тий. За эхний дүрэн бол то омоимас. Энэ нь болохоор гэж бодож байна гэсэн үг. Гэж бодож байна, гэж боддог. То гэдэг нь гэж, омоимас гэдэг нь бодож байна, боддог. За фүцүкэй гэж байна тий. Өмнөх хичээл дээр бид нэр фүцүкэй буюу энгийн хэллэгийн талаар үзсэн байгаа. Энгийн ярианы хэлбэр. За энгийн ярианы хэлбэр, энгийн хэллэг дээр те энгийн хэллэг гэдэг маань за энэ дээр болохоор за үйл үгийн элдэг хэлбэр, за энгийн хэлбэр. Мас те энэ бол тэнэкэ буюу элдэг хэлбэр. Жишокэ бол энгийн хэлбэр те. За энэ то моимас гэдгийг бол үйл үгийн одоо цаг дээр бол жишокэ дээр залгах нь. За өнгөрсөн цагийг энэ та хэлбэр те. Та хэлбэр дээр залгах нь, өгөөсгөл болохоор най дээр залгах нь бүгд энэ энгийн хэлбэр дээр нь то моимас гэдгийг залгана. За ёмимас то моимас гэж те энэ элдэг хэлбэр дээр залгахгүй шүү, нэг сайн хараарай. За и тэмдэгнэр мөн адилхан бүгд энгийн хэлбэр дээр хэлбэрийн араас то моимас гэж залгана. За на тэмдэгнэр болон нэр үг бас адилхан. Энгийн хэлбэрийг нараас залгаж байгаа шүү. За жишээ өгүүлбэрээр харцгаая. За ашта амега фуру то моимас. За энэ үйл үгийн энгийн хэлбэр буюу жишокэ вэ те. Маргааш бороо орно гэж бодож байна. гэж орчуулах нь. За энэ болохоор үйл үг байна те. Нихон ва буккага дакай то моимас. За энэ нь болохоор Японд юмны үн өндөр гэж бодож байна. Япон өртөг өндөртэй те. Японы өртөг өндөр гэж бодож байна. И тэмдэгнэр за и тэмдэгнэрээр шууд тоо залгаж байна те. Дакай то моимас. Атараши кокони цуйте то моимас ка. Энэ ни цуйте гэдэг нь тийм юмны талаар, юмны талаар гэсэн утгатай шүү. Тэрний тухай гэдэг. За шинэ нисэх онгоцны буудлын талаар те. Шинэ нисэх онгоцны буудлын тухай юу гэж бодож байна вэ? До омоимаска? Юу гэж бодож байна вэ? Омоимаска гэд асууж байгаа учраас юу гэж бодож байна вэ гэж. За Мария сан ва за энэ болохоор Мария сан ва нихонгога жозу да то омоимас. За орчуулъя. Мария Япон хэлэндээ те сайн гэж бодож байна. Жозу гэдэг үг маань наа тэмдэгнэр тийм ээ. Энэ нь дато. Та болоод дато моимас гэж хэлэх нь. За дараах нь ашта амега фуру то моимас. Маргааш бороо орно гэж бодож байна. Өөрөө таамга хэлж байна те. Би бодож байна маргааш бороо орно гэж бодож байна. Ашта амеда то моимас. За энэ нэр үгэн дээр болохоор үйл үгэн дээр фуру жишокэ, нэр үгэн дээр дато гэд наа тэмдэгнэртэй ижилхэн те. Даавж байна дато моимас гэж хэлэх. За и тэмдэгнэр дээр залгахдаа самой то моимас, ашта самой то моимас буюу маргааш хүүтэн гэж бодож байна гэд. Амархан бааз. За дараах нь учи кайта то моимас. За энэ болохоор өнгөрсөн цаг дээр гэрлүүга харьсан гэж бодож байна. Гэртээ харьсан. Кайримашта тий харьсан. Энэ болохоор кайримашта биш кайта гэх та хэлбэр дээр нь то моимас гэдгийг залгах. Кайта то моимас. За ваташи мо со моимас. За энэ өөрийнхөө үзлүүдийг хэлж байна те. Би ч гэсэн тэгж бодож байна. Ваташи мо со моимас. За би ч гэсэн тэгж бодож байна. За дараагийнх нь ваташи ва дакай то омоимасен гэж. Би үнэтэй гэж бодохгүй байна. Ямар нэг юмны талаар те хэн нэг нь энэ цонх үнэтэй юм а гэсэн чинь ваташи ва дакай то омоимасен и тэмдэгнэртэй шууд то
омоимас гэж хэлсэн бол одоо нь үгүйсгэж байгаа учраас омоимасен би бодож бодохгүй байна гэж. За дараагийнх нь фуцуке. За энгийн хэлбэр дээр то имас эсвэл то имашта хэллэг байна. За энэ гэж хэлдэг гэж хэлсэн тийм. За чичини рюгаку иштай то имашта. За өөрийнхөө үзэл бодлыг хэн нэгэнд хэлж जैन тийм. Би аавдан гадаадд сурмаар байна гэж хэлсэн. То гэдэг нь гэж имашта гэдэг нь хэлсэн тийм. Юу гэдэг чинь хэлэх гэсэн. За дараагийн жишээг харцгаая. Ваташи ва шачо ни ясми га хоши то имашта. За би захиралдаа амралт хүсэж байна. Амармаар байна гэж хэлсэн. За дараагийнх нь Нирумайни оясми насай то имас. Унтахын өмнө сайхан амраарай гэж хэлдэг. Нирумайни те унтахынхаа өмнө оясми насай то имас. Унтахынхаа өмнө сайхан амраарай гэж хэлдэг гэж. За дараагийн зургийн шаарцгаая. Нихонжин ва осаке о ному токи канпай то имас. гэж хэлдэг те. Япон хүмүүс за айх уух үедээ канпай гэж хэлдэг гэж. За канпай гэдэг нэр үгээрээс то имас. Канпай. За презент о муратта токи нан то имас ка. Бэлэг авах үедээ хэн нэгнээстэй бэлэг авах үедээ юу гэж хэлэх вэ гэж. Нан гэдэг нь юу гэсэн үг те. Нан гэл то имас ка гэж залгаж. За дараагийн чинь презент о муратта токи аригато то имас. Бэлэг авахтаа те бэлэг авсан үедээ баярлалаа гэж хэлнэ. Аригато то имас. За синсей ва тесто ва муцкаши то имашта. За энэ хүнд дамжуулж хийж байна те. Багшийнхаа хэлсэн үгийг дамжуулж хийж байна. Багш тест шалгалт хэцүү гэж хэлсэн. Муцкаши то имашта. За хин нэг хэлсэн үгийг за хин нэг нь дамжуулж хийж байгаа хэллэг байна. Жилдэг бахан. За синсей ва такусан бенкё шинакереба наранай то имашта. Мөн багшийнхаа хэлсэн үгийг дамжуулж байна те. Багш хичээлээ сайн хийхгүй болохгүй гэсэн. Зөндөө давтаж те хичээлээ сайн хийхгүй болохгүй гэсэн гэж дамжуулж хэлж байна. За энэ дараагийн дүрэн болохоор мөн үйл үгийн фүцүү те энгийн хэлбэр дээр дишо гэдгийг залгах нь. За энэ нь монгол хэлний бидтэй хэн нэгнээс лавлаж асууж байгаа хэллэг байх нь бидтэй гэсэн үгтэй тод байна. За энэ нь өгүүлэгч бу ярьж байгаа нь те сонсож байгаа нөхөө тухай ярих гэж буй сэдвэр нийтлэгтэй түүний үзэл бодлыг хүлээн зөвшөөрнө гэж итгэж зөвшөөрлийг нь батгахын тулд лавлаж асуухад хэрэглэх нь. За жишээ өгүүлбэр харцгаая. Нихон ва табемоно га оишii дешё. Японы идэх юм те табемоно идэх юм амттай үсттэй. За ашта ва ясми дешё. Маргааш амарна үсттэй. За пати ику дешё гэнэ. Үдшилтэд явна үсттэй. Явна гэдгийг нь илүү баттгаж те лавлаж асууж байгаа юм. Гаккунин гаккунин. За үдшилтэд явна үсттэй гэж байна те. За канжи ва муцкаши дешё гэх. Ханц хэцүү байгаа үсттэй гэдэг. Асууж байна. Ие соннаны муцкашику най desu гэнэ. Үгүй тийм ч соннаны гэдэг нь тийм ч ихтэй тийм ч хэцүү биш ээ гэж. Муцкаши тэгээд и тэмдэгнэрийг үгүйсгэл нь kunai те. Үгүй тийм ч хэцүү биш ээ. За хамгийн сүүлийн дүрэн бол доши. Үйл үгэн дээр найто гэж залгав. За энэ юу гэсэн үг гэхээр бидний урд нэдсэн на кереба наримасен гэдэг дээш татахтай. Тэгхгүй бол болохгүй, ингэхгүй бол болохгүй гэх те. Энтэй ижил татахтай байна. За хаяко кайранайто гэх юм бол хурдан харихгүй бол. Хурдан харихгүй бол цаг орой болчихжээ гэсэн санаа те. Хурдан харихгүй болохгүй нэ гэх. Хаяко окинайто эрт босохгүй бол болохгүй гэсэн татахтай байна нэ. За өнөөдрийн хичээл маань үгээр дуусж байна. Ойлгохгүй зүйлээ багш руугаа мэйлээр
асууж болно те. ありがとうございました。